Өдрийн мэд 3 минут имжлэг хүрч байна. Тэгээд тэнцвэртэй амьдрах гэдэг тухай тарин өмнө авч ирсэн жишээгээ нэг яриа л да. Тэгээд дахиад сануулаа хэлэхэд те ингээд бидний амьдрал дээр үзэл бодлууд байдаг байхгүй ханнууд байдаг. Өөрсөндөө ингээд босгоцсон ханнууд зөндөө байдаг. Яг одоо энэ бичлэг үзээс сууж хамт гэсэн тэр байгаа. Гэхдээ яг ингийн үед мэдгэдэггүй. Тайван сайхан хоол идээд ч юм уу ингээ хайртай хүмүүстэй хамт иж явах ч юм уу. Них ахтар мэдрэхтэй мэдрэхдэггүй үедээ мэдрэхдэггүй. Ухаантай хүн бол мэдээж хайртай хүмүүстэй хамт иж явах та. Илүү амьд байх хариуцлага мэдэрдэг байх. Зөв ер нь энгийн хүн энгийн хүн хизээ ингээд илүү олон зүйлсийн тухай бодож эхэлт юм бэхээр жоохон шүүсээ шахуулаад хэцүү зүйлсүүд туулж эхлэх байдаг байхгүй. Тэр үед бидэрт боломжгүй юм шиг санагддаг зүйл зөндөө байгаа. Тэр нь мэдээж одоо миний ярьдаг уртнаас эрүүл байх гэдэг нэлээд боломжгүй юм шиг санагддаг. За тэгэл цаашлуу шалтгууд мундахгүй л те мөнгө олох боломжгүй зүйл. Тэгэл тэнцвэртэй амьдрал гэдэг сэдвээр хэлж хадгалаа. Хитрхи оюун ухаан төвтэй болоод ирэхээр махан биеийн зүйлсүүд боломжгүй юм санагдаад байдаг. Хитрхи махан бие төвтэй болчоор оюун ухаан бас хөгжгөө болчдөг. Тэг ингээд тэнцвэртэй бүх төрлөө өв тэгш хөгжих биш аль нэг хэсэг нь хаягдаад идэх нь энэ асуудлын мөн чанар нь юу юм бэ гэхээр харин энергийн нөөц нь хязгаарлагдмал байгаатай холбоотой байхгүй. Хүний амьдралыг тодорхой хэмжээний нэг одоо амьдралын энергийг ус гэж үзье л та. Тэгвэл нэг нуурын хэмжээтэй бай гэж бодоход. Тийг олон тишээ ингээд салаалах юм бол улам хурдан тусчихна. Тэгээ дээрэс нь нэг тишээ нэгээ татчих юм бол ингээд нэг тишээ л урсгал болгоод татчих юм бол өөр долон тишээ салаалах боломж нь байхгүй болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ бидний амьдралын тэр их усүрийг нөөцийг булаг гэхээс нуур гэж үзэх юм бол тэн дээр бороо ороод ах юм бол эсвэл өөр нуур гэж цутгаад хизээс дуусшгүйгээр ингээд цэнгэлээд л байх юм бол бид нар маш олон төрөл рүү өөрийгөө салаалах боломжтой, маш олон төрөл рүү хүрэх боломжтой. Дээрэс нь илүү хүчтэй амьдрах боломжтой. Одоогийн нөхцөлөөр болохоор энэ онл юм уу боломжийн тухай ярьж байгаа юм шиг болно. Хэрвээ яг ойлгож байгаа хүн байх юм бол энийг олчих юм бол үнэхээр гайхалтай зүйл байхгүй. Яг тэгвэл мөнгө бол гой зүйл мөн, хайр дурлал гой зүйл мөн. Гэхдээ амьдрал дээр авч болох хамгийн олон таашаалуудын нэг бол энэ амьдрал, амьд байгаагаа мэдрэх, үхлийг ялах, жинхнээсээ өөрийгөө дүүргэж амьдрах гэдэг зүйлийг олсны дараагийн зүйлс нь илүү төгс болдог байхгүй. Мөнгө бол гоё л доо анх олж үзэхэд гоё. Тийм дараа нь ч гоё. Гэхдээ мөнгнөөс илүү аз жаргал өгдөг зүйлс амьдрал дээр зөндөө байгаа. Гэхдээ хай гэсэн үг биш. Мөнгө авч явангаа хайраа авч явангаа гэр бүлээ гэх мэтчлэн те. Ингээд бүх төрөлдөө цогц үзэж чаддгүй. Яагаад л тэгэл те ингээл эхнэр авчгаараа ээжээ тохоо боллоо ч юм уу. Ингээл зөндөө олон хэрүүл маргааны их усрүүд ер нь л дандаа яагаад байд юм бэ? Яагаад ингээд муудалцдаг юм бэ? Гэхээр дахиад хэлье. Хоосрол, гутрал гуниг, энергийн нөөц хязгаарлагдвал байна. Бид нар энэ асуудлыг л шийдчих юм бол бид нар одоогийн сул дорой байдлаа гээх боломжтой шүү. Энэ санааг ухаантай хүмүүс нь бодож эхэлж байгаа. Гэхдээ үнэхээр чадвартай хүмүүс нь хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр та нарыг бас хэрэгжүүлэгчд байгаасаа гэж хүсэж байна. Сонсоод өнгөрөх биш, хэрэгжүүлэгч байгаасаа хамтдаа хөгжөөд гайхалтай зам олцгоё.